Тэгээд оюурд нь бол ер нь 12 жил намайг ярьж байгаа юм. Тэгээд ер нь миний бодож байгаа бол оюурд нь өөрөө эхлээд улсын их хурлаас явах хэрэгтэй. Гишүүн мэдэгдэл хийгээд шалгуулах огцрох боломж үргэлж нээлттэй шүү дээ. Парламентын засаглалыг хамгаалах нэрээр хэрэгээ угааж яваа. Би зүгээр баастсан өөрөө угаах гэж ядаж байгаа л гэж харж байна. Өмнө наадах чинь нөгөө шүүх болохгүй байна гэдэг байсан. Гэмт хэрэг үйлдэж хулгай хийж байгаагаа мэдэж байсан хүний үг л гэж би боддгийг. Тэгээ ерөнхий сайдын суудлаас буугаад л ардчил ямар хэрэгтэйг ойлгосон юм шиг байгаа. Тэгээ Монголын шинэ үеийнхэн бол авилгач хулгайч гэж түүнийг ер нь таниад албан тушаалаас нь нохоо мэд хөөж болгосон шүү дээ. Тэгээд одоо оюун эрдэнэ их хурлын гишүүний ажлаа сайн дураараа өгсөн дээр юм байна. Монголын парламентын өргөөнд хутга ханцуулж явдаг тийм этгээдэд бол тэн дотор сууж явах ёс суртахуун их байхгүй. Улсын их хурлын танхимд тийм төвхтэй хүн юм уйлглах тусам иргэдийн төрдөө итгэл алдарч байгаа л гэж бодож байна. Тэгээд олон улс Монголын төрийг харж байгаа. Тэгээд нэг орлогоо нотолж чадаагүй тэр этгээд улс орныг бүхэлд нь муухай харагдуулаад байна л. Оюун эрдэнэ эрх мэдэлд манай парламентыг ардчлалыг өөрийн гараар одоо шунаж бүснүүлсэн. Ер нь ардчлалын баян бүрдийг юу болгов? Авилга хулгайд нефт идэгдсэн албан тушаалтанд дураараа дарангуйлдаг орон гэсэн ангиллал орууллаа шүү дээ. Дал руу бууж исэн авилгын индекс хэд болж дороотов? Хэвлэлээ эрхчлөө хүний эрхийн үзүүлэлтээр Монгол улс түүний засагласан 5 жилд миний ойлгож байгаагаар 60 байраар ухарсан. Үннийг хэлж битсэн хэвлэлийнхэн тэмцэх гэсэн иргэдийг тагнуул цагдаа мөрдөн шоронгийн хаалганаас салгахгүй тамалсан штэ. Тэгээд оюун эрдэнэ улсын их хурлд байна гэдэг бол ер нь өмнө нь тэр 16 телевизийг мөнгөөр зодож яриулдаг хүн амны давтан хэрэгтэн Амгаланбаатар гэж нөхрөл төрийн ордонд алхаж явна гэсэн үг. Би тэгж харж байгаа. Оюун эрдэнэийг та нар Амгаланбаатар явж ярьж байна л гэж харах хэрэгтэй. Энэ ноол эрдэнэ өнөөдөр улсын их хурлыг гэмт хэрэгтний хорогдох байр болгочоод байна. Тэр зөвхөн төрийн хулгайг худлаар бузарлаа зогсоогүй шүү манай Монголын төрийг. Ахтайгаа нийлж ард түмний тунгалаг оюун санааг маш хүн хордуулсан. Иргэдийн тархийг угаах, хов живийг үржүүлэх тийм нян одоо тэгэл хаглан боторхох гэмт үйлдэл нь одоо ч үргэлжилж байгаа. Оюун санаа нь өвчлсөн зон олон бол ер нь тэгэл иймэрхүү муухай юмд донцоор байгаад үндэсний дархлаа нь алдагддаг. Ийм зүйлийг хийсэ итгээд. Ер нь тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж ярьдаг. Тэгэхээр энэ нөхөр бол ер нь Монголын ард түмний тэмцэх эрхийг булааж авах жигшүүрт гэмт үйлдлийг удаа дараа үйлдсэн гэж би боддгийг. Энэ дэлхийн хамтын нийгэмлэг 48 онд шүү дээ. 12 сарын 10-нд хүний эрхийн төгөөрөмөл тунхаглал баталж хүний тэмцэх эрх бол соёлт хүн төрөлхтний нийтлэг хууль гэж зарласан. Энэ өдрийг бид нар сонгож 1989 онд Монголын ардчилсан хөдөлгөөн байгуулагдчихсэн. Тэгэхээр хүний тэмцэх эрхийг булааж авдаг ерөнхий сайд ямар ч албан тушаалтан байж болохгүй шүү дээ. Ер нь манжийн төрч ингэж балаарсан төвхгүй юм байна. Харин энэ цаг үед л иргэдийнхаа тэр үнэтэй эрхийг хэрхэн булааж болдгийг, яаж суртал ухуулах гэж мөнгө хахуулаар сүлбэж, зохион байгуулж, жүжиглдгийг бүгдээрээ харсан. Би зүгээр нэг жишээ хэлье. 1990 онд Батмунхбай иргэдийнхаа тэмцэх эрхийг оюун эрдэнэ шиг булааж авсан бол яах вэ? Гарч ирээд ардчилсан холбооны залуусын хойдоос цуглаан зохион байгуулад өлсгөлтөн зарласан бол яах вэ? Лам Монгол улс ардчилсан замаар замж чадахгүй болох байсан. Та нарынхаас яадгийн зүгээр миний санаанаас гардгүй нэг зураг байдаг. Ковидын аюулыг сөрж өдөр шөнөгүй ажилласан хөөрхөн эмч, сувилагч, асрагч нар нэг цалингаа нэмүүлэх гээд Чингисийн талбайд хэдэн хоног зогссныг та нар санаж байгаа бах. Тэгэхээр хүүтэн усан бороо тэр мөндөрч шалбартлаа нүдүүлээд сууж байгаа тэр цагаан нөмрөхтэй эмч ажилчдын зураг. Одоо ч миний нүдэнд харагддаг юм. Үнэхээр энэнийг бодохоор даралт ихсдэг. Тэгээд тэр жорлон нөхөр чи яасан бэ гэхээр тэднийг элдвэр дарамталж айлгаж хөөж явуулчаад араас нь төрийн эсрэг боссон гэж бүтгэж аюултай тийм гэмт хэргийг эмч сувилагчдад тохох гэж шар махтаар хатаасан. Энэ түүхийг та нар бити мартаараа.
Би зөвхөн өнөөдрийн сэдвтэй холбуулаад хэлэхэд яг энэ оюун эрдэнэлийн парламентынхаа дархлааг түрүүн би хэлсэн өөрийн гараараа устгаж байгаа. 1992-оос 1996 он, 1996-аас 2000 оныг та нар сайн санаж байгаа бах. Тэр үеийн их хурлыг би дотор нь сууж исэн шүү. Тэр үеийн их хурл бол зовлонтой бүрэлдэхүүнтэй байсан. Гэхдээ парламент тэрхүү хадгалдаг байсан. Юун улсын их хурлын дарга эндээс бодлогын сургаал айлдаж үг хэлээ суух. Ерөнхий сайд чуулганы нээлтэд үг хэлдэг. Араас нь цөөнхийн төлөөлөгч босч үг хэлдэг. Би тэр үед үг хэлдэг байсан. Үнэхээр тэнд олонний тэр бухимдал эрх баригчдын болохгүй бүтэхгүй бүхнийг илчилж ярьдаг байсан. Ер нь тэгэл ёстой. Ерөнхий сайд үг хэлнэ, ард нь тэр сөрөг хүчний удирдагч юм уу цөөнхийг төлөөлж байгаа улсууд. Бид нар тавуулхнаас сууж байхдаа би төлөөлөл жасраагаа үг хэлэхэд араас нь босоод үг хэлдэг байсан. Одоо та нар хараа л да зүгээр дээр үеийн мах намын бүгд хурлшиг болсон байгаа шүү дээ их хурл. Тэгээд олон намын төлөөлөлтөд парламент ёсоо дээдэлдэг оронд бол хурл даргалдаг хүн бол тухайн чуулганаар хэлцэх асуудлаа танилцуулаад хурлыг зохицуулах нээж хаахын төдийл тийм л их хэдэлдэг. Тэгээд тэр бол олонхийгч төлөөлөхгүй цөөнхийгч төлөөлөхгүй шүү дээ. Тэгээд спикер нь бодлого номлоод ерөнхий сайд сөрөг хүчин хоёр нь одоо чимээгүй суудаг. Хэрвээ ингээд парламентд ерөнхий сайд сөрөг хүчин хоёр нь улсын их хурлын нээлтэн дээр чимээгүй суугаад байж явах юм бол бид нар ер нь олон цөөнхөр яах гэсэн. Олон нам оролцсон сонгуул хийж яах гэсэн. Яг ийм болгож энэ парламентын дархлаа гэдэг юмыг бол алга болгосон. Тэгээд энэ оюун эрдэнэ шиг ийм их хэрэг мэдэлтэй ерөнхий сайд Монголын нэн шин түүхэнд бол байгаагүй. Ямар ч ерөнхий сайд үндсэн хуулинд 2 удаа гард өрсөн түүх байхгүй шүү дээ. Тэгээ нөгөө Чимдугаан хэлдгээр алганд багтсан улс гэж дээдэлдэг байсан ардчилсан шинэ үндсэн хуулийг 50% хүртэл нь сэгэлж зэрэмдэглэсэн энэ нөхөр 2 удаа шүү. Тэгээ ерөнхий сайдын тэр 5 жилийнхаа хугацаанд хэрвээ Чимдугаан амьд байсан бол ийм юмыг төвчөхгүй байх байсан. Тэгээд хууль тогтоох болон нөгөө гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцвэр бие даасан байдал гэдэг юмыг бүрэн устгасан. Засаг тогтвортой ажиллах тухай ойлголт устсан үүний үед. Одоо их хурлын гишүүд засгийн газрын гишүүн болох гэж уралддаг болсон. Наад их хурлын гишүүд чинь засгийн газрын гишүүн болж дуустлаа засгийг огцруулна. Хараараа та нар. Одоо бид нар 3 дахь ерөнхий сайдын нүүр үзээд явж байна. Ер нь ингээл цаашаа яваад байна. Тэгэхээр энэ гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл гэдэг чинь тустай байх ёстой. Их хурл нь төсөө баталж өгөөд, хуулиа баталж өгөөд нөгөөтг нь хэрэгжүүлээд явж явах ёстой. Чадахгүй байгаа бол хариуцлага тооцох ёстой ш. Тэгэхгүй л болохоор нэг юм бантан юу ч биш. Энэ ардчилсан парламент, ардчлалыг Монгол улс сонгож авсан энэ төр гэдэг бүх учир утгачин болвол алдагдж байгаа. Тэгээд энэ оюун эрдэнэ бол зүгээр улсын их хурлыг засгийн газрын өргөтгөл болгож хувирсан. Олон болчоод тэгээд нөгөө гол өрсөлдөгч намаа өөртөө хийгээд бүрэн эрх төлөөлөгч болгочих. Ингээд хариуцлага хуулийн хэрэгжилт хяналт нь устгаар ардчилсан парламент ёс гэдэг юм бол аяндаа мөхдөг. Ер нь оюун эрдэнэ бол 1990 оноос хойш гарч ирсэн хамгийн удаа эрх мэдлээ хадгалсан бид бүгдээрээ мэднэ хамгийн их мөнгөтэй хамгийн баян ерөнхий сайд байсан. Хүмүүс гарч ирээд амлалтын нэххээр хариуцлага үр дүн асуухаар юу гэдэг байсан? Би азгүй ерөнхий сайд гэж шорон зан гаргаж баашилдаг л байсан шүү дээ. 5 жилд 260 гаруй их найд илүү төсвийг тодтолтоон зарлагдсан шүү. Тэгээд төсвийн гадуур хулгай авилгал нь яг одоо хүмүүсийн мэдж байгаагаар 150 илүү их найдаар яригдж байгаа. 5 жилийн дотор Монгол төрийн хүнд суртал идэж уудаг нь албан ёсоор 6 дахин нэмэгдсэн, албан бусаар 1100%-аар өссөн шүү. Тэгээд тиймдээ ч энэ албан тушаалтнуудын энэ ууж идэхийг дэлбэртэл нь өөгшүүлсэн оюун эрднийг олон нийт юу гэж очилдгүү, жорлон гэж очилдог болсон. Ерөөсөө энэ ард түмний чинь энэ баялаг, энэ боломж, энэ бүх юмныг идэл уугаал ингээд цацаад гаргадаг. Бүгдээрээ мэдэн штэ нөгөө жидүү нүүрс тендер юу ч үлээ ирээдүйн сан гэл одоо нөгөө эрүүл мэндийн даатгалын сан улаасцсан байгаа нөгөө аптек гэрээнүүд байна. Тэгээ бүр нууцад авч ягаад их найдаар хулгаалдаг болсон ш. Иймэрхүү нууц гэрээ шийдвэрийн тоог одоо би сонссон 400-аас бараг 600 хүрж ийн энэ төр гэж ярьж ийн л ш зарим улсууд. Тэгэхээр энэ жорлон оюун эрдний үед Монголын төр улсаа иддэг үр могоо болсон.
манай иргэд хамгийн их ядуурсан, нийтээрээ өрөнд баригдсан, татвар дарамт юмны үн тэнгэрт хадсан. Монголыг өөрийгөө иддэг улс болгож хувиргачаад тэр жорлон залуучуудад үзэн ядагдаж буусан. Зандан шатрын энэ учирлын засгийн газар гэж үнэндээ байхгүй. Оюун эрдний бүтээсэн данхар жорлонд л зарим нь суудал сэлгэж байгаа ш. Нилээд нь тэндээс одоо бие дааж босч ирээс амжихгүй байх шиг. Эргээл суудаг. Ямар сайнд дараачийнх нь гарч ирээд одоо чөлөөлөе гэж хашгирч бачуурч байж тээ. Та нар сонсож байгаа биз дээ. Тэгээ одоогийн маргалж байгаа энэ хуулийн төслийг зүгээр би ажиллаж байхдаа цогцоор нь оруулж исэн дээр сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлах тооцох хууль гэж. Тэгээд энэ ерөнхийлөгчөөс өөр альт субъект санаачлахаас тойрдог хууль харилцаа гэж бас байд юм аа. Улсын их хурлын гишүүдтэй хариуцлага тооцох энэ хуулийг хэн ч санаачлахгүй. Засгийн газар санаачлахгүй юм уу? Үгүй. Гишүүд санаачлахгүй. Оруулж ирвэл ерөнхийлөгч л оруулж ирнэ. Тэгээ би тэр хуулийг уг нь оруулж исэн. Нилээн цогц утгаар нь. Тэгээд албан тушаалтантай энэ тооцох хариуцлага гэдэг бол цогц байх ёстой. Тэгээ шил дараад хэрэгждэг байх ёстой. Эхнийх нь явлаа. Тэгээд араас нь олон түмэн нэхэд ингээд явуулдаг байх ёстой. Ер нь энэ хариуцлага гэдэг юмыг бид нэр бүтнээр нь хармаар байна. Олон нийтээ сонгогдсон хүн өөртөөгөө тооцдгийг ёс суртахууны гэж байгаа юм. Улсын хурлын тэр намын бүлэг парламентын бүтэц гишүүнтэйгээ тооцож байгаа тэр улсын хурл суудалтайгаа нам гишүүнтэйгээ тооцож байгаа бол улс төрийн гэж байгаа. Шүүхээр тэр нь явах юм бол хуулийн хариуцлага болдог байхгүй. Гэхдээ би энэ зүгээр нэг зүйлийг маш онцолж хэлмээр байна. Албан тушаалтан огцрох боломж үргэлж нээлттэй байдгийг би дахин сануулъя. Их хурлын ямар ч гишүүн гарч ирээд гэмт хэрэгтэй холбогдсон гэх тэнд суух ёс суртахууны ихгүй гэж өөрийгөө үзэх юм бол шууд өнөөдөр би чөлөөлөгдөж гэн гэж зарлаад гараад явдаг. Тэгэл болоо. Уг нь одоо хуулинд тэрнийг оруулаад тэрний араас шууд улсын хурлын тогтоол батлагдсан тооцож явах хэрэгтэй. Тэгээ тэр өдрийн 24 цагаар бүх юм дуусгар болж явах хэрэгтэй.